ирсэн эмэгтэйчүүд, эхчүүд маань одоо улс орны хөгжил дэвшилт жил болгон одоо эмэгтэйчүүдийн хэлбэр маань баярын өдөр болно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за нийслэлийн засаг даргын тамгын газраас нийслэлийн хөгжлийн түүчээ болсон шилдэг 9 эмэгтэйгээ бид хүлээж авч шилдэг 9 эмэгтэйдээ бид хүндэтгэл үзүүлж байна. Тэгээд шилдэг 9 эмэгтэй маань энэ жил бол анхныхаа энэ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг анхныхаа арга хэмжээг хийж байна. Тэгээд салбарын төлөөллүүдийг авсан эрүүл мэндийн салбар олон жил үр бүтээлтэй ажилласан боловсролын салбарын, эрүүл мэндийн салбарын, спорт, соёл урлаг, за мөн үйлчлэгээний байгууллагын төлөөлөл, цусны донор, олон хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлсэн хүндтэй сайхан ээж гэх мэтчлэн одоо Улаанбаатар хотын, нийслэл хотынхоо, Монгол улсынхаа хөгжлийн түүчээ болсон олон сайхан ээжүүдийг бид хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна. Ингээд сайхан барилцаагаараа нийт эмэгтэйчүүдтэй Мартин Анны баярын мэндийг дахин хүргэе. Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын нийт бүсгүйчүүдтэй болон цагдаагийн байгууллагад хамтран ажиллаж байсан мөрдөс нэгт бүсгүйчүүдтэй баярын мэндийг хүргэж аз жаргал хүсье. Өнөөдөр бол Мартин Анны одоо баярын өдөр. Тэгээд миний хамгийн хэлэх дуртай зүйл бол яг үүндээ бүх эмэгтэйчүүдийн маань өдөр болгон Мартин Анни байгаасаа гэж би хүсдэг. Тэгээд ирчүүдээ яг өнөөдрийг маш сайн санаж явах хэрэгтэй. Өнөөдөр яг одоо эхнэрүүдтэй яаж хандж гин 360 одоо 5 хоногт яг тэгж хандах хэрэгтэй. Бид нар эмэгтэйчүүд ийм л одоо өдөр болгонд яг ийм баглаа цэцэг барихгүй ч гэсэн сэтгэлдээ баглаа цэцэгтэй байх хэрэгтэй шүү ирчүүдээ гэдгийг би дахин сануулж хэлмээр байна. Сүүлж эрхлэгч мэрэгчлэнээр нийтдээ 29 жилдээ ажиллаж байна. За энэ хугацаанд сургууль өмнөх боловсролын бодлого чиглэлийг тодорхойлох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг нэлээд олон ажлын хэсэгт ажилласан байна. За энэ ажлын үр дүнд болохоор нийтдээ бол багш нар хамтран ажиллагч мэрэгжил төлөвлөлтөйгээ хамт 40 гаруй гарын авлага. За мөн түүнд яг 40 тонны гарын авлагыг бол редактораар ажиллаж олон нэгийг хүртэл болгосон байна. За энэ олон ажлуудын дунд бас онцолж хэлэх нэг зүйл байгаа. За тэр нь болохоор сургууль өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдэд сургууль өмнөх боловсрол эзэмшүүлэх, тэдний сурч хөгжих, хамгаалуулах эрхийг нь хангалттай уялдуулаад холбор сургуулийн гарын авлагыг явуулын ээлжийн нүүлгийн бүлэгт зориулан гаргасан олон гарын авлагыг өнөөдөр практикт хэрэглэж байна. Түүнчлэн одоо энэ олон ажлуудаас онцолж хэлэх бас нэг ажил нь бага насны хүүхдийг гэр бүл түшиглээд хөгжлийг нь дэмжих зайны сургалтыг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр 2013 оноос хойш одоо туршин хэрэгжүүлж байгаа. Энэ бол холбор сургалтын шинэ хөлбөрийг нэвтрүүлж байгаа бас нэг том ажил гэж хэлхийг хүсэж байна.